Сайн байцгаана уу. Brightness Токио хотын Жимбочи гэнт байрлах Нутаг Монгол хэлний сургуулиас мэдчилж байна. Өнөөдөр Нутаг Монгол хэлний сургуульд маань Монгол улсын гавьяад багш доктор профессор Дорж Багамгаа ирээд Монгол Японд ажиллаж амьдарч байгаа Монгол залуу гэр бүлтэй ёс зүй заршлын талаарх маш сайхан лекцийг уушгаар болсон байна. Ингээд та бүхнийг Дорж Багам багштай уулзсан. Сайхан өнөөдрийн энэ нартай сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Сайхан цуцгаж байна уу? Сайхан цуцж байна. Өнөөдөр ингээд таны лекцийг үзэж сонсох маш сайхан боломж гарсанд үнэхээр их баяртай байна. За баярлалаа. Тэгээд танаас бас Японд ажиллаж амьдардаг залуу гэр бүлүүд маань ирээдүг яаж зөв төлөвлөх ёстой вэ? Тэгээд сурч ажиллаж байх хугацаанд хүүхдээ яаж сургууль хөөжүүлж юуг голож байх ёстой вэ гэдгийг бас асууя гэж бодож байна. За тэгэхээр энэ бүхэнд нь бас чадах ятгаараа хариулъя. Ерөнхийдөө энэ гадна дотны улсууд оронд бол маш их олон гэр бүлүүд амьдардаг юм байна. Ялангуяа Японд тэр дундаа маш олон гэр бүл амьдардаг юм байна. Маш олон хүүхдүүд энд өсч байж байгаа юм байна. Тэгэхээр Монголын ирээдүйг болсон та нар Монгол улсыг ирээдүйд мөнгө байлгахад маш их хувь нэмэр оруулах юм сайхан залуучууд. Тэгээ гэр бүлээрээ энэ өндөр хөгжилтэй соёлтой оронд байж их юм сурч их ачааг өөрч яваад би бас их талархаж байна. Тэгээд энэ хугацаанд үр хүүхдүүдээ өндөр боловсралтай болгож Япон орноос Япон хүмүүсүүдээс авах сайн сайхан бүхнийг нь авч эх орондоо аваачихыг л хүсэж байна. Тэгэхээр ер нь Монголын залуучууд маань хаач явсан гэсэн Монгол эх орноороо нэгдүгээрт бахархдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол эх орныхоо сайн сайхан бүхнийг бас өөрийнхөө амьдарч байгаа орон нутгийн хүмүүсүүдэд таниулдаг байх хэрэгтэй. Японд байгаа залуучууд маань мэндтэй, хүндтэй, талархалтай, бие биендээ дандаа мишэлийг хайрлаж яваасай гэж ингэж хүсэх байна. Тэгээд өөрсдийнх нь ийм үлгэр жишээнээс өр хүүхдүүд нь ямар хүн болох вэ гэдэг нь тодорхойлогддог. Хүнийг хичнээн их хүндлэж, хүнтэй зөв мэдлэж сурна уу? Төдий чинээ та нарын энд төрөөд өсөж байж байгаа хүүхдүүд бол эцэг эхийгээл дуурайсан хүнтэй зөв харьцдаг, хүнийг хүндэлдэг, хүнтэй мэдлэх чадвартай Монголынхаа тэр сайхан ёс заншлыг өвлөж авна шүү. Гэр бүлийн харилцааны соёл зан үйл гэдэг сэдвээр өнөөдрийн маань лекц явагдаж байгаа тий. За миний эмзэглээд байдаг юм бол зан үйлээ манай залуус маань их мартагнадаг. Үүн дээр та юу хэлмээр вэ? Тийм тэгэхээр ер нь манай эртний өвөг дээдсийн маань сайхан сургаал байдаг. Тийм хүн ахтай дээл захтай тийм ээ. Ийм гой сайхан сургамжийн өгнүүд байдаг шүү дээ тий. Тэгээ энэ дээр бол манай залуучууд ихэнхдээ бие биенийг хүндлэх, бие биендээ чин үнэнч хайрын сэтгэлээр хандаж, бие биенийг хүндлэхийн зэрэгцээр хүлээцтэй хандаж сурах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгээ би эмэгтэй хүн, би эр хүн гэдэг ингээд бие биендээ хэрхээд ингээд байх юм бол нөгөө таалдаг, талархдаг тэр ёс заншил маань үгүй болчих штеп. Тэгээд өөр хүүхдүүдтэй яг ямар зан үйлийг заавалжгүй өвлүүлж үлдээх ёстой вэ? Өөр хүүхдүүдтэй хамгийн нэгдүгürt бие даасан чадвар. Бие даалгах хэрэгтэй. Хар нялхаас нь л биеийн даалгах. Хамгийн том 3 настай байхдаа шал угааж 7 настай байхдаа хоол хийж сурсан. Тийм тэгэхээр монголчууд бол эрт дээр үеэс эхлээл 3 хөрөнгөтэй морин дэлдээгүр тий гэртээ ингээд дүүгээ хараал үлддэг. Ээж аав нь мал хуугаа аваад явчихдаг юм л байсан. Гэхдээ зэрэг нь ерөөсөө хүүхэд гэж басаж болохгүй. Хүүхэд бол асар их ухаантай амьтан. Николай Толстой хэлсэн байдгийн 5 настай хүүхэд хоёрын хооронд ганцхан алхмын цай байдаг гэж. Тэр алхам нь юу вэ гэхээр зэрэг нь зохиолч болох. 5 настай хүн гэдэг чинь хүн юм байна шүү дээ. Тийм учраас 5 настай хүүхэд хүртэл яг жинхэнэ ёс зүйтэй, ёс суртахуунтай, ёс суртахуунтай хэл яриан зөвшөөрсөн юм л хүн гэж ингэж бодож бид нар хүүхдээ 5 нас хүртэл жинхэнэ ёс зүйтэй, ёс заншилт нь сургасан юм сайхан хүн бий болгоно. 5 нас хүртэл сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Энийг л хэрэглэх хэрэгтэй.
За сүүлийнхээ асуултыг би бас одоо танд өөртөө нь олгоё гэж бодож байна. Та одоо яг өөрийнхөө хэлмээр байгаа бидэндээ өшөө одоо сурмаар байгаа ямар нэгэн одоо сануулгах тий заавал одоо биелүүлээрээ хийгэрээ гэсэн үг байгаа бол тэр тань одоо яг юу байгаа вэ? За эх орноос хол байгаа та бүхэн минь эх орныхаа тухай муу мухай зүйл ерөөсөө хийж болохгүй, хэлж болохгүй. Дандаа эх орныхаа тухай сайн сайхныг өрөөж, сайн сайхан зүйлийг нь японочдод таниулж, өөрийнхөө өр хүүхдүүдэд хэлж ингэж сургах хэрэгтэй. Зарим япон хүүхдүүд бол монгол хийсэн айдаг ичдэг ч юм байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ бол их муухай асуудал. Ийм учраас өнөөдөр Японд амьдарч сурч байгаа оюутнуудын дунд бас ингээд та бүхэн шиг ийм сайхан шинэ юм сэтэл ингээд хийж байгаа явдал Монголын ирээдүйн маш их гэрэлтэй, өнгөлөг, өөдрөг байна. Ийм учраас та бүхний энэ өнгөлөг өөдрөг байх Монгол эх орныхоо сайхан ирээдүйд их зүйл хийгээрэй. Их зүйл хийхийн тулд их юм сураараа үзээрэй, мэдээрэй гэж хүсье да. За маш их баярлалаа. Тэр ирвэл бат өршгөө. За баярлалаа. Танд ч гэсэн өнөөдөр маш их баярлалаа. Та бүхэн дад жаргал эрүүлийн төв өсгөөрэй. Та нарын ажил үйлс галын дөл луга тэнгэр өд тэмүүлэх болтугай. За баярлалаа. Өнөөдөр ингээд дорж баг мэгчтэйгээ уулзсан. Сайхан гэгээлэг өдөр байлаа.